Ус хаана худалдаалагдаж байгаагаас шалтгаалаад өөрөөр үнэтэй байдаг. Олимпийн аваргуудыг ч мөн өөр ирээдүй хүлээж байдаг. Эдгээр 5 улсаас Олимпийн аварга төрүүл яадрыг харцгаая. Эхний улс маань бол Америк улс юм. Хэрвээ энэ улс Олимпиад төрүүлвэл 127 сая төгрөг авдаг байх нэ. Хоёр дахь улс маань бол Хонконг улс бөгөөд Олимпиад төрүүлвэл 2 тэрбум 600 сая төгрөг авах юм. Гурав дахьт Их Британи улс ба Олимпиад төрүүлвэл ямар ч мөнгө авдаггүй байх. Дөрөв дахь улс маань бол Ямайк улс бөгөөд Олимпиад төрүүлвэл 129 сая төгрөг авдаг юм байна. Тав дахьт Монгол улс юм. Хэрвээ Олимпиад төрүүлвэл насан туршид нь 4 сая төгрөг сар болгон өгдөг байх нэ. Одоогоор бид Олимпийн 31 медальтай Парис Монголын төрийн дуулаад игшиглэх болтугай. Дараагийн медаль авах тамирчин хэн байх болоо? See you tomorrow.